Сайн байцгаана уу? Та нартай энэ гайхамшигтай сайхан өдрийн мэндийг хүргэе. За, одоо би Сүхбаатарын талбай дээр ирсэн байна. Өнөөдөр Улаанбаатар марафонтой өдөр. За, дээрээс нь Монголын Functional Fitness-ийн холбооноос зохион байгуулагдж байгаа CrossFit-ийн нөхөрсөг тэмцээн болоод өнөөдөр яг энэ талбай дээр болно. За, тэгээд өнөөдөр надтай хамт байгаад тэмцээн уралдаануудтай маань хамт байгаараа. Тэгээд өнөөдөр гайхамшигтай та нартай шин одоо мэдээлэл болоод шин одоо тэмцээн уралдаануудыг хүргэх болно. Тэгээ CrossFit болоод 10 км-ийн гүйл дээрээ уулзсан. За ямар ч гэсэн 10 км-ийн гүйлтийг хийгээд дуусгаад ороод ирлээ. Тэгээд нийт байраар бол 6205 тамирчнаас одоогийн байдлаар 42-т орсон байна. Ямар орж ирсэн. Үхэж орж ирсэн шүү дээ. Хаг гүцч. За зэрэгцээ гүйч гэсэн боломжгүй. Зүгцээ байна. Аа? Хэсгийн хугацааны эдтэй. Миний яг цагаар бол минийх 4:15. Хаанага бэ? Фейс нь 4:11. 4:15. Танаас намайг киклчих юм байна л да. Багийнхаа гишүүнийг 42-т орсон биз дээ. тий юу? За явж юм итгүү. Цаг агаарын мэдэн дээр орсон байж шүү дээ бүр. 0.25 гэсэн тоо ер нь бол миний нэг Азийн тоо. Миний төрсөн өдөр одоо 5 сарын 25-нд болно. Тэгэнгүүт хаан ч явсан нэг 25, 05 дандаа хамт явж идэг. Цаг агаар дээр хүртэл орсон байна. Тийм байгаас тэ 25 гэж байна тэ. Гүйлт хийгээд CrossFit-ийн тэмцээнд орох хийхгүй жаад CrossFit-ийн тэмцээнд хоёр орохын ялгаа нь. За, ерөнхийдөө гүйлт хийхээр бид нар маш одоо өндөр хэмжээний ачаалал авсан. За, хөл бол ерөнхийдөө маш их ядарсан. За, энергийн хувьд болохоор нэлээд бас ядарсан алдагдлалд орсон байгаа. За, тэрний араас тэмцээнд одоо CrossFit-ийн тэмцээнд даалгавруудаа биелүүлэх болвол өөрөө за бид нар гүйлт хийгээгүйгээрээ 100% дайж чадах байсан бол гүйлт хийсний дараа бол нэг 60-аас 70% та одоо булчин ядраад ороод ирсэн байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэрэн дээр тэр 60-70% та ядарсан байгаа булчин дахиад 100%-оор шахаж одоо даалгавраа биелүүлнэ л гэсэн өөрсдийнхөө чадах. Тийм учраас нөгөө төсвөрийн одоо гүйлтийг хамгийн түрүүнд ивент нэг дээр бол оруулж өгч байгаа. За дараагийн ивент бид нар бол энэ удаагийн кроссын тэмцээн маань болохоор багийн төрөл гэж болж байгаа. За багийн төрөл дотроо болохоор RX буюу мэрэгжлийн ангилал, skill буюу сонирхогчийн ангилал гэсэн хоёр төрөлд хуваагдаж орж байгаа. За RX ангилал нь болохоор арай илүү хүнд төвшний дасгалуудтай. Жингүүдийн хувьд хүнд байна. Skill бол сонирхогч учраас тэр хэмжээгээр сонирхогчийн төвшөнд бол даалгаврууд ирдэг. Яг анх ингээ CrossFit-ийг сонирхож байгаа хүмүүс бол сонирхогчийн ангилалд ороход бол боломжтой гэсэн үг байхгүй юу? За тэгээд одоо 2 дугаар ивент бол хүчний төрөл орж ирж байгаа. За 4 төрлийн дасгалтай. Багаараа 4 төрлийн атлетууд нэг дасгалуудаа аваад тэр дасгалуудаа тодорхой гүйцэтгэлтэйгээр өгөгдсөн хугацаанд нь биелүүлнэ гэсэн. 14 минут өгөгдөж байгаа. За тэгээд тодорхой хэмжээний яг жингүүдээ аваад давталттай явж байгаа. За хамгийн сүүлд би бол deadlift-эн дээр байгаа. 140 кг-аар манай багийн 3 хүмүүс болохоор даалгавраа биелүүлээд дуусчихна. Дуусны араас би үлдсэн хугацаанд нь deadlift-ийг 140 кг-аар макс тултал нь явна гэсэн. Тэгэхээр бас хүч орж ирж байгаа ч гэсэн хүчин дээр бас төсвөр орж ирж байгаа. гэсэн үг. Бэлтгэл дээр бол дайггүй байсан. Одоо тэмцээн дээр
илүү л шахна гэж үзэндээ ер нь бол тий. Одоо 2 цаг 50 минутаас дараагийн тэмцээн маань эхэлнэ, ивент 2 маань эхэлнэ. Тэгээ одоо яг энэ заалан дотор, энэ асар дотор бол тэмцээн маань болно. Тэр хооронд бол одоо бид нар ерөнхийдөө яг амраад хоол ундаа идээд тэгээд 14:50-аас уулзцгаая. За яг уу. За одоо бид нэр халаатандаа орсон явж гин. Тэгээд багууд эхнээсээ гараад ихэдсэн байна. За манай багийнхан бол энэ сууж байна. За тэгээ 2 эмэгтэй, 2 эрэгтэй багийн төрлөд байгаа. Бид нар болохоор яг мэрэгчтэй одоо англи дээр нь орж байгаа. Яа, тогтчих шүү. Тэгээ саяны 10 км гүгээд би бол нэлээд ядарсан байна. Ёо, хоёр залуу гэдэг өгч байна. За ямар ч гэсэн 2 дугаар ивент яваа дууслаа. Гар ийм болсон байна. 140 кг-аар 66 удаа явлаа. Тэгээд нөгөө баг маань дөрөөсөн баг маань болохоор 30 эдэр репс хийцэн байсан. Тэгээ араас нь нөхөх гэж нилээ үзлээ. Нэг 6-7 репсийн дард орох шиг боллоо. Гэтэ өөрийгөө тул тайжлаа, баяртай байна.
өнөөдрийн CrossFit-ийн тэмцээн маань энэ хүрээ дуусч байна. Ямар ч ихсэн гал гаргасан 3 ивентийг бид нар дуусгалаа. Тэгээд та нар маань харсан бах те үнэхээр амар байлаа өөр хийлгүй байхгүй. Одоо удахгүй шууд шагнал гардуулах ёстой бас эхэлнэ. Тэгээд нийлбэр дүнгууд гарна гэсэн үг. Ивент 1, ивент 2, ивент 3 нийлбэр дүнгууд гараад явна. За тэгэхээр бид үлээ нийлбэр дүнгуудын хариуг нь бас үлээцгээе сонсцгоё. Окей. За тэгээ. Манай хараад авсан шүү. Баяр хүргэе. За баяр хүргэе. За баяр. За ингээд өнөөдрийн тэмцээн маань энэ хүрээ дуусч юм. Тэгээд гайхамшигтай өрсөлдөөн, тэмцэлтэн, арсалдаан бас боллоо. Тэгээд мэдээж Монголын бас шилдэг залуучуудтайгаа хамтдаа өрсөлдөж за өнөөдөр 2 дугаар байранд орсондоо маш их таларгалтай байна. Тэгээ багийнхандаа баярлалаа. Өрсөлдөгч нартаа баярлалаа. За тэгээд Монголын Functional Fitness-ийн холбоондоо бас баярлалаа. Ийм гоё тэмцээнийг өнөөдөр зохиосон. За тэгээд Улаанбаатар марафонд орсон бүх хүмүүстээ баярлалаа. Өнөөдрийн блогтой байсан маш их баярлалаа. Баярлалаа.